Дэлхийн Монголчуудын Эмжээл радио 88.3 талхиун дээр сувгаад харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамболт янгаранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэнэ. Өдрийн мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэж уриад агаар Ариг банк за мөн 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллана. За баасан гарыг бол баячуудын намтрыг танилцуулдаг. Тэгэхээр өнөөдөр бид нэр бизнесийн намтраа гэдэг булангаараа Дани улсын хамгийн баян хүний амьдрал баяцсан түүхийг нь ярьж өгнө. За Good Returns.in гэдэг ийм сайтын мэдээлж байгаагаар 2025 оны 3 дугаар сарын байдлаар Дани улсын хамгийн баян 8 хүний жагсаалтыг танилцуулъя. За 1-р байранд Андерс Холч Паулсон гэдэг эмхүү ордог. Энэ хүн юу хийдэг вэ гэхээр хувцас загварын компани эзэн хүн. За түүний хөрөнгө нь 1333 тэрбум юм байна. За тэгвэл 2, 3, 4-р байранд дандаа нэг гэр бүлийн хүмүүс явж байгаа. За нөгөө нэг даана гэхээр алдартай зүйл нэг бол нөгөө юу байдаг те Лего байдаг. За нөгөө бол нөгөө хин үлгэрийн хаан гэдэг Андерсон байдаг. Тий энэ хоёроор Лего ч дааных юм уу? Лего дааных. Даанаас гаралтай. Тэгээд энэ 2, 3, 4-т орж байгаа энэ хүмүүс болохоор Лего тоглоомын компани хувьцаа эзэмшигч эгчдүү 3 байгаа байхгүй юу? Софи Кирк Кристиансен, Томас Кирк Кристиансен, Агнет Кирк Тинггард гэдэг ийм нэртэй ийм 3 хүн 2, 3, 4-р байрыг эзэлж байгаа гэсэн үг. Тэд нэр тусдаа 745 тэрбум $7 ийм хөрөнгөтэй. За тэгвэл 5-р байранд Кил Кирк Кристиансен гэдэг ийм хүн ордог. За энэ Кристиансен гэдэг хүн дахиад ороод ирж байгаа. Энэ 5-р байранд орж байгаа хүн бол Лего тоглоомын компани хувьцаа эзэмшигч. За саяны нэр дурсан 3 хүний аав нь. Аав нь. За араас нь бичигдэж байгаа гэсэн үг. Тийм байна. Октийнхоо араас. За яг уу эндээс ингэж харахаар аав нь ингэ нас өндөр болоод тэгээ хүүхдүүдтэй компанийнхаа хувьцааг илүү төлхөө өгөөд өөрөө ихтэй бол баг зэрэг 663 тэрбум $663 хөрөнгө өөрөө авч үлдээд охидтой бол ингээд яг тэнцүү $745 тэрбум хөрөнгөө ингээд 3 охинтой өгсөн юм байна. Ингэж харж болж байна. Тий, тэгэхээр энэ одоо ингээд бүр энэ Кристиансныхан гэдэг юм уу те ингээд Лего тоглоомын компани одоо 3 охин тэгээд аавтайгаа нийлээд энэ хэдийн хөрөнгөө бол 29 тэрбум евро. Энэ гэр бүлээр бол тэгвэл баг гэр бүлээрээ гэж ярих юм бол тэгвэл Даны хамгийн баян гэр бүл. Тийм юм байна. За тэгсэн 6-т нь Нилс Петер Луис Хансен гэдэг ийм хүн оржээ. Энэ хүн бол эмнэлгийн тохиолдох хөрөмж үйлдвэрлэгч Tastrap Manor гэдэг ийм компани эзэн юм байна. $590 тэрбум хөрөнгөтэй. За 7-т нь болохоор Бент Йенсен гэдэг хүн орсон. Цахилгаан барааны үйлдвэрлэгч Йенсен группийн эзэн $241 тэрбум хөрөнгөтэй. За 8-т нь болохоор Мартин Моллер Нильсен. За нисэх онгоцны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Nordic Aviation Capital компани үүсгэн байгуулагч эзэн $129 тэрбум хөрөнгөтэй. За ингээд Дани улсын одоо уул нь бол эхний 10 баян гэдсэн чи Дани ч ерөөсөө 8хан баян хүнтэй юм байна. Тийм 8 тэрбумтай. Тийм тэрбумын тэрбум буюу түүнээс дээшээ хөрөнгөтэй гэсэн үг тийм. Тэгэхээр 8 тэрбумтай юм байна. Энэс доошоо сайтнууд бол байдаг байна. Дандаа сайтнууд байгаа тийм. За тэгэхээр эндээс бид нар өнөөдөр Андерс Холч Паулсон гэдэг хүнийг ярина, танилцуулна. За Андерс Холч Паулсон гэдэг хүн 1972 онд төрсөн хүн байт юм байна. Тэгэд түүнийг 3 настай байхад нь буюу 1975 онд аав ээжээр нь анхны гэр бүлийн бизнес болох юм бэлэн хувцсны best seller гэдэг юм нэртэй дэлгүүрийг нээсэн гинэ. За. Тэгээд дэлгүүрийг хаана нээсэн гэсэн 7000 хүнтэй Брандэ гэдэг юм жижиг хотод нээсэн юм байна. 7000 хүн л амьдардаг. Тэгээд тэдний дэлгүүрийг дагаад өөр бас олон дэлгүүр нээгдсэн гэж байна л да. Тэгсэн 2000 онд буюу түүнийг 28 нас хүрж байгаа энэ үед аав нь Best Seller гэдэг компани хувьцаагаа ингээд 100% хүүдээ өгөөд тэгээд өөрөө тэтгэвртээ суудсан юм бил. Тэгээд Best Seller гэдэг компани болохоор тухайн үед яадаг байсан гэхээр Jack and Jones, Only, Vera Moda гэдэг ийм брэндүүдийг эзэмшижсэн. За манай хүүхнүүд Vera Moda гэдгийг айгүйх сонсч байсан байна. Vera Moda гэж би бол сонсч байсан юм байна. Сонсч байсан манай Монголд байдаг. Vera Moda. Тийм үү. Монголд нэлээд олон салбартай ийм дэлгүүр ах шүү. За тэгээд бас ингээд аав нь Дани 2 өөр түншийн хамт ийм нэгэн хувцсны компанийг худалдаж авахаар ингээд нэлээд сонирхож жагаад худалдаж авсан юм байна л та. Тэгээд энэ компаниг нь болохоор Best Seller Fashion Group гэдэг ерөнхийдөө маш олон компани байгаа учраас ингээд бүр групп болгоцсон. Тэгээд тэрхүү загварын компани үйлдвэрсээ хувцас Хятадын зах зээл рүү гаргаж ийн гинэ. Маш одоо ихэр
гаргана гэсэн үг шүү дээ, тий. Тэгсэн чинь хятад руу зарах гад хятадд очиод нэг юм хүнтэй түншийн гэрээ байгуулсан чинь тэр хүн нь хятаддаа 5,000 салбар дэлгүүртэй юм асар том компани гэж таарсан. По. Тий. 100. Тэрнээсээ шинэ бестселлер гэдэг дэлгүүр чинь анх нэгдэж байхдаа 7,000 хүнтэй л ийм хотод нэгдэж байгаа шүү дээ. Тэгээд ингэж том групп болсон шалтгаан нь сайн түншүүд тэгээ маш олон салбар дэлгүүр. Ер нь бол ингэсэн юм байна. Ерөөсөө ухаархаасаа л бэлэн хувцсны худалдаа руу орсон. Одоо энэ юуны Дани тэргүүн баян хүн. Тий? Тэгээд бүр том залуу болсон хойноо ч гэсэн аав ээж нь одоо юу гэдэг ингээ бизнесээ өвлүүлээд дээрээс нэмээд ингээ бизнес судалж авч өгöd байсан. Тий? Тэг ингэж явсан. 13 онд Андерс Паулсон Германы интернет хувцсны жижиглэн худалдааны Zalando гэдэг ийм компани хувьцааг 10%-ны 10%-ийг нь худалдаж аваад за ингээд Zalando-гийнхаа 3 дахь том хувьцаа эзэмсгэж болсон юм байна. Тэгээд нэмээд ингээд Zalando-гийнхаа хувьцааг нэмж авсараа багаад 2 дахь том хувьцаа эзэмшигч болсон. Тэгээд Андерс Паулсон Их Британд зөвхөн интернетээр бараагаа худалдаалдаг ийм загварын жижиглэнгийн худалдааны Британийн хамгийн том компани болох ASOS буюу Asus.com гэдэг хувьцаа ийм том компани хувьцааны 27%-ийг авсан. Тэгэхээр энэ ч зөвхөн нөгөө нэг ийм дэлгүүрээр худалдаалахаас гадна онлайнаар худалдаалдаг. Тий, ийм юм байна. Гэхдээ дандаа ерөөс загварын компани юм байна. Хувцас. Тий. Тэгээд энэ Андерс Паулсон гэж хүн 1985 оны орчим өсвөр насны жаалхүү аав ээжийг хамт Шотландд очиж амарч исэн юм байна л да. Тэгээд тухайн үедээ бол ингээд ийм Шотландын гоё байгаль онгон зэлүүд байгаль их таалагдсан хэд хоног загасчлаа тэгээд буцчих л дээ. Тэрнээс хойш ер нь бол олон жил өнгөрөөд хүүхэд насныхаа тэр нэг зугаалга нь ерөөсөө мартагдахгүй байсан учраас 20 жилийн дараа буюу 2005 онд дахиад Шотланд очиж гэрүүлээр амарсан юм байна. Тэгээд үнэхээр гоё байгальтай юм байна. Онгон зэрлэг ийм гоё байгальтай юм байна. Тэгээ нөхөр хэд хоног загасчилж амраад буцахдаа нэг ийм тансаг идэлэн газар байхаар нь энэ идэлэн газрыг ер нь зарах уу тий ингээ заруул ер нь Шотландд хэр үн хүрдэг юм бол гэж асуусан чинь идэлэнгийн нөхдүүд нь эзэд нь болохоор үгүй яг хүнхээр сонирхож байвал зарж болно штэ гэсэн. За эндээс маш олон түүх эхлэлтэй. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлөө тий. Улаанбаатар хотод 14 цаг 19 минут болж нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бол Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлж байгаа юм байна. За Ариг банк 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгож зарласан. Тэгэхээр энэ одоо гэдэг худалдааны салбарыг дэмжих жилийнхээ хүрээнд бараа татан авахд барьцаагүй ийм зээлийг нөгөө юу гэдэг сүлжээ дэлгүүрүүдэд нөгөө бараагаа ханган нийлүүлдэг, заруулдаг ийм бизнесмэнүүдэд зориулж олгож байгаа юм байна. За тэгсэн энэ зээл нь болохоор харилцагчдын эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх юм хамгийн таатай нөхцлөөр шийдэж өгж байгаагаар онцлог юм байна л да. 5 тэрбум төгрөг хүртэлх гэдэг чинь ерөөхдөө тиймдээ зээлийг ямар ч үйл хөдлөх хөрөнгийн барьцаагүйгээр олгочихж байгаа гэхээр нэлээд том давуу талтай байгаа зү тий. Тий, магадгүй одоо ингэ нөгөө банкнаас зээл авах гэхээр үйл хөдлөх хөрөнгийн барьцаа нэхэд идэг штэ тий. Тэгэхээр за энэ зээлийг шийдвэрлэх хугацаа бол 2-5 хоногийн дотор та зээлийг шийдвэрлүүлж авна. Зээлийн дээд хэмжээ 5 тэрбум төгрөг хүртэл. За зээлийн хугацаа 12-оос 24 сар. За энэ бүтээгдэхүүнтэй одоо чинь номын сүлжээ дэлгүүрээр та гэрээ байгуулад номинд ингээд нөгөө бараагаа заруулдаг бол номингийн харилцагч энэ зээлэнд нээлттэй юм байна. Тэгээ одоо чинь ингээд би бараагаа номинд нийлүүлчихэд тэгээ нөгөө нэг бараа маань зарагдах хооронд дахиад үйлдвэрлэх хэрэгтэй. Тэгээ дахиад эргэлтийн хөрөнгө хэрэгтэй болно гэдэг. Тийм сандарсан үед бол юуны заавал ингээд барьцаалах үйл хөдлөх хөрөнгөгүй ч гэсэн Ариг банкнаас ийм зээл авч болно. За тэгэхээр 24 цагийн турш 70 10 техник гэдэг дугаар ажилд юм байна. 70 10 техник. За фэйсбүүкээс бол Ариг банк цэгийн Ариг банкгийн хайч хамбал гараад ирнэ. Харин вебсайтын хувьд бол Ариг банк цэгийн мэн гэсэн ийм вебсайтад хандчихна. Нэмж хэлэхэд бол дархан Эрдэнэт болон Улаанбаатар хотын салбаруудаар бас та үйлчлүүлж болно. За угаасаа ер нь бол яг ингээ гэрээ байгуулагдах гад энэ зээлийн хөөцөлтөд эхлэх юм бол салбарууд дээр очих бах тий. Тэгээд ер нь ямар салбар дээр очих уу, хаана надтай илүү ойрхон мэн гэдгээ фэйсбүүкээс Ариг ч юм уу эсвэл Ариг банк цэгийн мэн рүү ороод хаяг байршлыг мэдчихээрэй. 70 1001 гэдэг утас руу залгаж болно. Лавлах утас бүр 24 цагийн турш шүү дээ. Тийм байна. За баярлалаа. Ариг банк 5 тэрбум хүрлэх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. Ариг банк хамтран ажилласан баярлалаа. За бид 5 дахь өдөр болгон дэлхийн баячуудын түүхийг хүргэдэг. Өнөөдөр бид Даан гэж улсын тэргүүн баяны тухай ярьж байна. Залуундаа алдартай штэ, чанартай бас найдвартай гэж бичсэн байна. За ямар ч үсэн ингээд элэнтэй болох гэж хичээж байгаа тийм ээ. Тэгсэн чинь Андерс Паулсон за яг хуу болж ин те би ингээд энэ
газар чи худалдаж авахаар сонирхож байгаа. Тэгээд тэгвэл одоо хэдүүлээ хоорондоо үн ханшаа ярилцъя гэд яриа хэлцэл хийж эхлээд тэгээд дараа жил нь буюу 2006 онд Шотландын Inverness Shire гэдэг ийм газарт байдаг Glenfiddich гэдэг ийм байгалийн үзэсгэлэн бүрдсэн маш сайхан эдлэн газрыг 8 сая фунт стерлингээр худалдаж авсан байгаамаа. За сансандаа хүрсэн гэсэн үг. Ингээд Шотландд үйл хөдлөх хөрөнгө буюу тэ эдлэн газартаа олчихж байгаа байхгүй. За тэгсэн чинь дараа нь бас эндээс яаж аа гэхээр бизнесээ суларсан ингээд мөнгөөрөө нэмж газар худалдаж аваадсан гинэ ээж аа нэг орлого орж ирээлээ тэрийг хааш нь юунд зарцуулах уу гэд. Тэгээд ерөөхдөө ийм эдлэн газар руу нилээ оруулсан юм шиг байгаа. За ямар эдлэн газруудыг худалдаж авсан гэхээр Ben Loyal, Kinloch Lodge, за мөн Fort William гэх мэтчлийн юм хамгийн үзэсгэлэнтэй байгаль бүхий танслаг эдлэнгүүдийг ер нь бол түүж ихсэн гэх юм уу? За, Шотланд ихсэн Шотланд. За бас нөгөө Glenfiddich гэдэг түрүүний нэг эдлэн газар ярьсан шүү дээ, тийм. Энэ эдлэн газрынхаа хажуугийн 400 га талбайг ойг ингээ худалдаж авъя гэсэн юм байна. Тэгсэн чинь Шотландын ой олов. За наад чинь бол арай зарахгүй. Гэ зараагүй байна л та. За тэгсэн чинь ингэсэн. Авимор хотоос өмнө зүгт орших хөлийн бүсэд 17 мянган га талбайг зарна гэж яхаар нь манай хүн худалдаад авчижээ. За тэгээд тэрийгэ айн албан дээр очиж санал болгосон юм байна. Надад 17 мянган га газар байна. Энэ газрыг нөгөө нэг 400 га-аараа сольчооч. За гэд ингээд 8-aalцж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 400 ганг 17 мянган газраар одоо ингээд сольчно гэдэг чинь бол газрынхаа хэмжээг яг ингээд бүр 42.5 дахин нугалцсан юм ашигтай 8 болох гэдэг байгаа. За тэгэхээр н ойн алба хуралдлаа, зөвлөлдлөө за ингэж хэлэлцэж яагаад тгий ер нь авъя гэж шийдсэн юм билээ. Сольчигээд. Тэгээ 17 мянган гад мод тариад ногоон байгуулалт бий болгоно гэдэг бол ойн санг нэмэгдүүлэхэд асрыг оч холбогдолтой учраас им ашигтай 8 болсон гэх юм уу. За ингээд нөгөө Glenfiddich эдлэн ойтой болсон бөгөөд дахиад ойн цаана байсан юм хажуугийн хөрс залгаа Kelly Huntley гэдэг ийм газрыг буюу фермийг 1600 га газартай ингээ худалдаж авсан юм байна. Тэгээ ер нь бол ингээл аваал ингээл жоохоноор ингээд нэмэл яваад идэг гэж хэлж болж байна. Бах эдлэн газар л худалдаж авдаг нөхөр юм ээ тий. Тийм байна. Тэгээ энэ Андрес Паулсон гэдэг энэ хүн болохоор зэрэгэлдээ эдлэн газруудыг худалдаж аваад тэгээл ингээл газраа томруулаад идэм байх. Тэ тэгээд ингээл эдлэн газар худалдаж аваад нэгтгэл тэгээд хүн амьдардаг ферм биш. Тэгээд тэнд нь ингээд одоо газрыг худалдаж авангуудаа ферм байсан бол фермийг нь авч хаяад ингээд бүр ингээд зүгээр л илүү онгон зэрлэг байгальтай болохыг хүсдэг юм байна. Тий тэгээд ферм байсан бол фермийг нь буулгаад зүгээр л ингээл байгаль болгоод идэг. Тий тэгээд авсан газруудаа ойгүй хэсгийг нь ойжуулдаг. Мод тарьдаг. За модныхоо ургалтыг хурцсагдаг ийм арга технологи нэвтрүүлдэг. Тэгээд хоосон газар авч байгаа л тэрэн дээр мод тариад байдаг. Нэг ийм сонин. Тэгээд хөөж юм бай тэгвэл нөгөө багасаа нэг тийм байгаль дээлтэй хүүхдүүд ээ. Харин тэгсэн чинь би ингээд байгалыг онгон зэлүүд болгох гээд хахад хажууд одоо ингээд хүмүүс ингээд салхин цэглэгээ станц бариад ах юм аа. Би ингээд газар худалдаж аваад тэн дээр нь байсан фермийг нь устгаад алга болгоод ой мод тариад ингээд онгон байгаа газруудыг ингээд тэлэх гээд идэг. Гэтэл хүмүүс болохоор ингээд нэг юм бариад ах ингээд. Тэгээд өөрийнх нь худалдаж авсан газрыг нь хажууд салхин цэглэгээ станцын нэг юм 22 ийм том аврах сэнс суйрлуулах гээд тэгээд энэ дээрээ болоо маргалдаад энийг болиулж өгөөч гэж шүүх тандсан гин 18 онд. Тий би онгон байгалыг ингээд тэлэх гээд байдаг. Гэтэл та нар болохоор ингээд харин ч байгаль руугаа төрж орж ирээд ингээд салхин станц байгуулах гэдэг. Тэгсэн шүүх бол юу гэсэн байна? Салхин цэглэгээ станцын сэнсний турбин барих гэж байгаа компани ч нь бол аль бизнес зөвшөөрөлтэй юм байна. Дээрээс нь өөрсдөө худалдаж авсан газар дээр салхин цэглэгээ станцаа барих гэж байгаа юм байна. Танаа газар дээр нэгдүгürt бариаггүй. Хоёрдугаар танаа газарт энэ салхин цэглэгээ станц ямар ч нөлөө байхгүй. Тий гэж хэлээд тэгээ шүүх бол одоо юу яасан бидний салхин цэглэгээ станцыг болиулж өгөөч гэсэн тэрээс татгалцсан. Тэгээд тэгсэн. Тэгээ хүлээж аваагүй. 14 онд Андрес Паулсон болохоор Шотландын нөгөө алдарт Лох Несс гэдэг нуурын иргэд дээр байдаг Алдуурэ гэдэг шилтгэнийг 15 сая фунт стерлингээр худалдаж авсан гэдэг. За тэгвэл тэрнийхээ цонхоор шөндөө амир юм хараалж идэг байлгүй тий. За гих мэдчлэн ингээд Сазерланд дахь Эребол эдлэн байна. За мөн Эдинбургийн Фрэнс гудамжинд байрлаж байгаа Geners гэдэг ийм байрлагыг 53 сая фунт стерлингээр худалдаж авсан гэх мэтчлэн ер нь бол худалдаж авахд нэлээх мөнгө зарцуулдаг байна л да. 2018 он гэхэд Андрес Паулсон Шотландд нийтдээ 221 мянган акр буюу 800 км квадрат талбай бүхий 11 эдлэн газар эзэмсэжсэн гинэ. Аимшигтэй. За одоо бүр амар юм хэрэг заяа. Тэгээд Шотландын хамгийн том газар эзэмшигч болсон гэсэн үг л
штэ. Тэгээ ер нь Шотланд төдийгүй Их Британи, Умард Ирландын нэгдсэн хамт улсад толгой цохих хэмжээний ийм газартай болж байгаа хүн гэсэн үг юм байна. За. Тэгээ дээрээс нь бас нөгөө Лондонд нөгөө тэнгэр багталсан өндөр барилгуудыг эзэмшдэг гэж байгаа шүү дээ. Тэгвэл 890 км² гэдгийг яг ойролцоогоор бодох юм бол хааш хаашаага 30 км тэг дөрвүүлжин талбай гэсэн үг байна л да. Тий. Гэтэ мэдээж энэ чинь нөгөө нийтлэн газар учраас нөгөө тэг дөрвүүлжин байна гэж байхгүй. Тэгээ дээрээс нь байгаль учраас тий. Тэгээ янз бүрийн хэлбэртэй байгаа. За ингээд яг төсөөлөд үзэх юм бол одоо Улаанбаатар хотоос ч том хэмжээтэй ийм газрыг энэ хүн эзэмшдэг байх нэ гэж хэлж болж байгаа. Зөө. Улаанбаатар хотын чинь нэг цахаас нөгөө цах хүртэл баруун нас зүүн хүрэхэд 18 км гэдэг лөө. Тийм үү? Тийм ч юм. Харин жоохон гэсэн. Тийм 18 км гэдэг ч гэлөө тэгж ярьж байсан шүү. За тэгсэн ямар ч л байсан ингээд ийм 30 км² хааш хаашаа 30 км байхаар ийм газрыг эзэмшдэг болж байгаа. За тэгсэн 2019 оны 10 дугаар сард Андерс Паулсны Шотланд дахь хөрөнгө 8 тэрбум $8 үнэлэгдээд Шотландын хамгийн баян хүн болсон байжээ 19 онд. За. Гэхдээ энэ хүн чинь Даны иргэн. Тэгсэн мөртлөө Шотландын хамгийн баян хүн гэдэг байгаа шүү дээ, тий. Андерс Паулсон ганц Шотландад газар аваад ингээ галзуураад идэм бол биш юм байна л да. Тэр нь төрлөх Дан улстай ч гэсэндээ Аархус хотын баруун талд орших тэр хуучин Константинсборг гэдэг ийм эдлэн газрыг За хэмжээний тариалангийн талбайг ой модыг эзэмшиж тэндээ өөрөө амьдардаг гэж байна. За. Ер нь газар авах юм л нэлээ юм хүслэнтэй гэх юм уу, шуналтай гэх юм уу, донтой гэх юм уу ийм. Бас нэг Роми улсад Чон Бавга шилүүс хамгаалахад зориулсан ийм байгалийн нөөц газар байгуулахын тулд Румыны Карпатын нуруунд газар худалдаж авсан гинэ. Газар аваагүй улс байдгүй биш үү? Тэр нь ингээл Румынээс аваад л өөрийнхөө улсаас ч газар аваад Шотландаас бахан газар аваад. За энэ Андерс Паулсон гэдэг хүн болохоор бестселлер компанид ажиллаж байхдаа энэ компани борлуулалтын албанд ажиллаж исэн Эйн Сторм Педерсон гэдэг ийм бүсгүүдэд танилцаад гэрэлсэн байгаа. Борлуулалтын албанд байсан? Тий. За. Тий, тэгээд Альма, Агнес, Астрид, Альфред гэдэг ингээд 4 хүүхэдтэй болсон. Тий, тэгсэн нэг ийм залгүй явдал болжээ. 2019 оны улаан өндөгний баяраар эднийх ингээд гэр бүлээр Шри-Ланк явж амарсан юм байна. Тэгсэн Шри-Ланкийн нийслэл Коломбо хотын Шангрила зочид буудалд эднийх буугаад тэгээд том охин нь ингээд нөгөө том охин айл маань Шангрила зочид буудлын бассейн хажууд ингээд нөгөө 3 дүүгээ суулгаад ингээд зургийг нь аваад 3 бяцхан бамбрууш гэдэг ингээд Instagram-да зургийг нь оруулсан байсан гинэ. Тэгсэн чинь 19 оны 4 сарын 21-ний ням гарагт тэр одоо нөгөө террорист бүлэглэл, Лалын улс бүлэглэл Коломбо хотын хамгийн их хүн цугладаг 3 том сүм, хамгийн их хүн үйлчлүүлдэг, хамгийн тансаг зэрэглэлийн 3 том зочид буудал бөмбөг дэлбэлээд террорист ажиллагаа явуулсан. Өртсөн үү? Тэгээд алан идэх ажиллагаа явуулаад яг энээс 2 өдрийн дараа дахиад орон сууцны хороолол өөр жижиг битэр зочид буудлууд бөмбөг дэлбэлсэн. Тэгэд энэ цоврал террорист үйл ажиллагааны улмаас гадаадын 45 иргэн за 3 цагдаагийн ажлыг оруулаад нийтдээ 310 хүн ам үргдээд 500 гаруй хүн шархагдсан. Ийм явдал болсон. Бурхан минь. Чи 2019 он гэдэг чи яг л нөгөө нэг тэрбумтан болдог хамгийн баян хүн болдог жилээ штэ. Тийм байна. За тэгсэн чи ингэнэ. Дэлбэрэлтэнд Андерс Паулсон шархацсан. Тэгээ түүний 15 12 настай охид болох Агнес Астрид 5 настай хүү болох баг Альфред нь амь үргэцсэн юм байна. 4 хүүхдээс 3 гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө олон компанитай, олон эдлэн газартай тэрбумтны гэр бүл ийм хохирол учирч байгаа чинь дайн болоод Шотландын маш олон хүмүүс цочирдж исэн. Тэгээ бас нөгөө эмгэнэн гашуудж исэн. Ийм үйл явдал болсон. Тэгээд олон компанитай хүн гэдэг чинь ер нь бол олон ажилтай тэгэл хамгийн их ажил олгогч гэж хэлж болно шүү дээ, тийм. Тэгсэн тухайн үед болохоор энэ бестселлер гэдэг компани дэлхийн 70 улсад за 2700 худалдааны цэгээр борлуулалт хийдэг 15,000 ажилтнтай байсан юм байна. Тэгэхээр чи энэ Андерс гэдэг хүн бол тий 15,000 хүнийг захирдаг гэж хэлж болж байгаа байхгүй юу? Тэгэд тухайн үед Андерс өөрөө шархтаад эмнэлэгт байж байгаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт эхнэр нь 3 хүүхдээ алдаад тэгээ дээрээс нь ингээд нөхөр нь шархтсан шокийн байдалд орсон тий. Тэгээ энэ гэр бүлд бол өстой үнэхээр үгээр хэлхийн аргагүй аим шиг тавиу гашуу тохиолдож байгаа юм л да. Тэгээ ийм учраас хин хин шокийн байдалтай хэвлэл мэдээллийн байгууллагад ярьцлага мэдээлэл өгөх ямар ч боломж чадвар байгаагүй. Тэгээд яг иймч байсан учраас сэтгэл санааных нь байдлыг юу яагаад мэдчихсэн тэр нөгөө бестселлер компани олон нийтэд харилцах албаны менежер Испер Стопкер гэдэг хүн байд юм байна. Энэ хүн төлөөлөөд олон нийтэд мэдээлэл өгч исэн гинэ тухайд.
Тийм тэгээ юу ясл юм бэ? Энэ Jesper Stubker гэдэг тэр одоо энэ компанийн олон нийтийн харилцаа менежер нь Андерс Паулсон захирлын одоо хувийн амьдралын нарийн ширээнийг бол хэлмээргүй байна. За тий ингээд маш олон хүмүүс бидний одоо ингэ захирлын маань уух шүүх хуваалцлаа гэд тэгээд яг хөө ингээд эмгэглийн энэ юу хуваалцсанд баярлаа гэд тэгээд ер нь бол тийм ээ ингээд 3 хүүхэд нь амиалцсан. Тий. За тэгээд том охин нь бол том хүүхэд нь бол үлдсэн. Тэгээ ийм хэцүү явдал боллоо гэж хэлсэн байна. Хэвлэлийн баг хурлын үеэр. Одоо энэ лайвын голоор гарч байгаа зураг ямар эмгэнэлтэй зураг вэ? Яг 3 машин дараалаад 3 машиныг авсын начсан амар зураг байна. Тий. Тэгээд одоо тэр нөгөө нэг юунд бассейн тэр нэг том их чинь хамгийн том их чинь 3 дүүгийнхээ зургийг авсан гэж байгаа шүү дээ. 3 бамбуш гэдэг. Тий 3 бамбуш. Тэр баг хамгийн сүүлийнх нь зураг. Гөөсө барагч гэж тийм л юм байна. Тий харин хамгийн сүүлийнх зураг болж таарсан юм шиг байна. Тий. Тэгээд юу яасан? Тэг ингээд нэг оршуулга дууссаны дараа одоо юу гэдэг Шотландын ард түмэнд хандаж эдний гэр бүлээс бүр ийм талархлын цагт илгээсэн. Тэгэд ийм одоо юу гэдэг хүнд хэцүү уух гашууг мань хуваалцсан та бүхэнд маш их баярлалаа. За бидний том охин Астрид эсэмэнд байгаа. Тий. Тэгээ ингээд одоо юу гэдэг тий 3 хүүхдээ алдсан үнэхээр хэцүү байна гэсэн ийм талархлын эмгэлийн ийм юу цагтл нээлттэй цагтл ус илгээж исэн гин. За тэгсэн энэ явдлаас жил хүрэхгүй хугацааны дараа 2020 оны 3 дугаар сарын 11-нд ихэр охидтой болсон. Тэгээ дараа жил нь дахиад 2021 оны 9 дугаар сарын 29-нд хүүтэй болцгоосон байна. Тэгээд ер нь заримдаа хүмүүс амар муухай юм аа. Ер нь яг энэ хүүхдүүдэд алдчихад тэгээд эн чинь эцэг гэдэг хүний хувьд хүүхдүүдэд алдна гэдэг чинь хамгийн том гарц шүү дээ. Тэгээд яг дахиж ингэж хүүхдтэй болж байгаад нь арт иргэд ингээ ерөөхдөө 2 хуваагдсан байгаа байхгүй юу? За мөнгөтэй хүмүүс учраас шууд хуруу шилэн дүр тогтоолгочоо тээгч их хөслөд хүүхдүүдэд төрүүлж авсан байхаа гэл ингээл ер нь жоохон муулах маягтай тий ингэж ярьдаг. За тэгсэн чинь зарим хэсэг нь болохоор тэгсэн байсан ч ер нь ямар хамаатай ийм явдлын дараа тэднийх хүүхдтэй болох хэрэгтэй штэ. Хуруу шил тээгч их энэ төр ч одоо ямар ч хууль зөрчсөнгүүл биш гэж ингэж өмөрөх хандлага байдаг гэж байна. Ер нь бол яаж хүүхдтэй болсон бол гэж одоо ховж явсан юм бэ тий. Тий өөртөө төрсөн юм уу? Эсвэл нэрээ ингээд баячууд юм чинь тэгээд ингээд хуруу шилэнд. Гэхдээ тэгсэн байсан ч ер нь хин хамаатай юм дээ тий. Харин тий уулын ч тийм л дээ. Тэгэхээр ингээл хуруу шилний хүүхэд тээгч бла бла бла. Хүний хогийн чанар бол хааччлах юм. Тий ер нь хүмүүсийн гэдэг дотор би өөрөө орж байгаа шүү. Харин би ч гэсэн орж байгаа. Тий, ер нь хүмүүс бидний нэг юм хогийн муухай зан чанар бол өстой хаач хүн байгаа газар. Ингээд нэг юм гогтоод идэв шиг байгаа цаанаас нэрээ яасан юм бол гэд ингэж мэнгээ тий. Тэгээ тэрийг зарим нь илэрхүүлэхгүй хаа зарим нь ингээ сайхан илэрхийлждэг. Тэгээ илэрхийлэнгүүт нэн дээр нь хоёр тал болгоо сайхан маргалцгаадаг. Тэгээд хуруу шилний байна уу, тээх их ашигласан байна уу та нарт бол ерөөсө хамаагүй гэж ингэж өмөрж байгаа хүмүүс бас байна. Тэгээд энэ Андерс Паулсон гэдэг хүн болохоор байгаль хамгаалахад их туу хоолойгоо үргэдэг, байгалыг онгон зэрлэгээр нь байлгая. За одоо юу ятсан одоо ингээд жоохон хэцүү болцсон байгалыг нөхөн сэргээе гэж их хөрөнгө оруулдаг ийм хүн юм байна. Тий. Тэгээд 2024 онд Данийн үндэсний олон нийтийн мэдээллийн Данмарк радио гэж байгууллагыг телевизийн баг энэ тэр бомбнуудын хэрээс хэтэрсэн хэрэглээ, үргүү зардал, за энэ тэр бомбнуудын байгаль орчинд үзүүлж байгаа хор нөлөөллийг судлах ийм кампанид ажил хийжээ. За. Тэгсэн нөгөө нэг ингээд нэг байгаль бол онгон зэрлэг байх хэвээр. Би газар хөдлөж аваад ингээд байгалыг онгон зэрлэг болгодог, мод тарьдаг. Одоо гэдэг байгалыг нөхөн сэргээхэд асрыг хөрөнгө оруулдаг гэж ярьдаг байсан. Энэ хүний компани, эзэмшдэг компани уу нөгөө Bestseller гэдэг групп нь доороо Blackbird Air гэдэг ийм нислэгийн компанитай. За нөгөө энэ нислэгийн компани 20-23 оны хооронд 1100 гаруй хувийн нислэг үйлдсэн байна гинэ. За энэ хувийн нислэгүүд нь нэг зорчигчд ноогдох хүлэмжийн хийн ялгаруулалтаараа арилжааны нислэгүүдээс 8-аас 14 дахин их хүлэмжийн ялгаруулдаг шүүмжилж байгаа юм байна. За. Тэр дундаа одоо тэр Blackbird Air гэдэг компани бол нөгөө jet буюу тэрэлтэт хөдөлгүүртэй жижиг нэг юм 10-аас 15 хүний суудалтай ийм жижиг хувийн онгоцоор ингэ баячууд хувийн онгоцонтой сууж ийшээ тийшээ явдаг. Тэгэнгүүт наад тэрэлтэт хөдөлгүүртэй хувийн онгоц чинь нисэх болгондоо одоо юу гэдэг нүрс төрөх шасар ихээр ялгуулдаг. Тэгэл ерөөсө баг онгоцондоо ганцаархнаа ч юм уу хоёулахнаа ч юм уу суугаал тэгэл онгоц цөлглөөл ингээл тэрэлт хөдөлгүүртэй jet онгоц цөлглөөд тэгсэн хэрнээ нэг амаараа болохоор ингээл байгалаа нөхөн сэргээ онгон байгалаа хамгаалъя гэдэг. Тэгснэ нөгөө гараараа болохоор ингээд одоо юу гэдэг нүрс төрч ялгаруулад тий үнтэй тэрэлт хөдөлгүүртэй онгоц унаанд гэдэг юм хаашаа юм бэ.
Гэтэ өөрийнхөө юм болохгүй үйлдэл хийж байгааг мэдээд гимсэндээ болоод газар худалдаж аваад тэрийг моджуулаад идэг гэж болох уу? Нийтгүй. Тэгээд нөгөө байгаль хамгаалах хөдөлгөөнийх нь чинь нөгөө нэг чухам өстой нэг энэ Паулсон гэдэг хүн чинь бол нэг хэсэг бол ус нэг гигант чиглэвс юм байна. Одоо газар худалдаж авдаг, моджуулдаг, тэ ингээд байгаль хамгаалахад асар их хөрөнгө оруулдаг гэдэг маш гоё сайн сайхан хүн байж яснаа буцаад муухай болоод эхэлсэн. Тэгээ нөгөө хэвлэлүүчийн тайланг харчаад бал буцсан. Оо чи энэ бол энэ Андрес Паулсон бол хоёр нүртэй худалч. Чи ингэж байгаль хамгаалт юм уу? Чи нэг гараараа нөхөн сэргээж байгаа шиг мөртлөө нөгөө гараараа ингээд зүгээр л ан хийх гэж чи ингээд байгаль хамгаалчгүй юу? Нүүрс төрөгч ялгаруулж юм үнтэй онгоц унаадахтай ят юм бэ гэж баахан шүүмжилсэн. За хэцүү ч юм аа тий. Харин хэцүү бооз. Тэгсэн яаж яахт нь онгоцны нислэгүүдийн мэдээллийг хэвлэлүүд Flight Radar 24 гэдэг ийм ер нь гих мэтчлэн ийм олон сайт байд юм байна, вебсайтууд. Эндээс нь шууд хараад хянжид ингэнэ. Тий, одоо интернет рүү харсан ч яг одоо ингээд зүгээр ингээд нөгөө хаагур ямар онгоц нисэж байна. байна. Тийм үү. Вирус сайт үзэж байгаа юм. Тийм сайт байж та. Өнөөдөр л харж байсан. Тий, одоо ч гэсэн ингээд хаашаач ингээд ороод харч байгаа. Одоо нисэж байгаа онгоцнууд шүү яг real timer хардаг. Харин тийм. Тэгээд нөгөө харж идэг болохоор тэгэл энэ чи ийшээж нисээд энэ тийшээж нисээд ингээ хянаа сууж тийм шиг байгаа. Дандаа богино зайн нислэг байна штэ. Даан дотроо Европах богино зайны нислэгүүд байна. За жишээлбэл Гренланд, Шотланд, Лондон, Франц, Испани зэрэг ийм чиглэлүүд байгаа дах юм. Ийм нислэгүүдийн оронд галт тэрэг ашиглаач ээ. Автомашинаар яваач ээ. Ингээ бүр шүүмжлээд байгаль хамгаалагч нар. Тий, балгаж өгсөн. Тэгээд ингэнгүүт нь яг дахиад хэвлэлийн баг хурал хийж байгаа юм л та. Өмнө нь бол гэр бүлийнхаа асуудалтай холбоотой хэвлэлийн баг хурал хийсэн баг тий. За тэгээд хэвлэлийн баг хурал дээр ингэсэн. Хувийн онгоц нь аюулгүй байдлыг хангах, цаг хугацаа хэмнэх, бизнесийн уян хатан байдал талаасаа зайлшгүй хэрэгтэй зүйлээ. Нэгдүгээрт. За хоёрдугаарт Андрес Паулсон бүр хүүхэд байхасаа л байгаль хамгаалах хөдөлгөөнийг дэмжиж боломжтой болсон хойно байгаль хамгаалалт асар их хөрөнгө оруулж биеэр үлгэрлэж байгаа хүн. За гуравдугаарт цаашидч нөхөн сэргээлтийн төслүүд болон хөлөмжийн саармжуулах санаачлагуудыг өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлэн санхүүжүүлнэ гэж өөрийг өмөрсөн байгаа байхгүй хэвлэлийн баг хурал дээр. Тий. Тэгэхээр одоо яамар ч юм бэ тий хэцүү нисгээ байлгч. За ингээд нөгөө аюулгүй байдал болон логистикийн шалтгаанаар бизнест хувийн онгоц хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай байдаг юм аа. Энэ бол бизнес штэ гэж тайлбарлаж энэ хэвлэлийн баг хурлаар амийг нь хаасан байгаа. За 14 цаг 39 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийг хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. За 36 жилийн туршлагатай Жигүүр Грант группийн хэрэгжүүлж байгаа ээлжид орон сууцны төсөл бол New Life Garden гэдэг төсөл. За 2 дугаар ээлжинд бол цөөхөн байр үлдсэн байгаа юм байна. Нэгдүгээр ээлж нь орсон гэсэн. Тэгсэн. Тэгээд энэ 2 дугаар ээлж болохоор New Life Garden төсөл болохоор Баянзүрх дүүргийн нөгөө нохот өгшөөний урд, чулуу авааны урд шинэ суурьшлийн бүсийн төлөвлөлт өнгө төрхөнд шинжилт хийгсэн. За одоо бол 2 дугаар болон 3 дугаар ээлжийн 56-аас 81 м квадрат 2-оос 3 өрөөнүүдэд захиалга авч байгаа. Энэ байршлын аягүй гоё юм билээ шүү дээ. Нөгөө нэг урагшаага ингээд гэр хорооллыг дахин чөлөөлөд байгаа гэж байна. Тэгэхээр энэ New Life-ийн урд бол нөгөө нар хааж барилга барих боломж байхгүй. Тийм учраас ер нь бол аягүй гоё байршилтай гэж. Урагшаагаад ингэ яг богдууд харагдсан. Тийм богдууд харагдсан гоё юм билээ. За мөн гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудтай зориулаад 36 сар хүртэлх хугацаатай жилийн 8% хүүтэй компани лизингээр орон сууцаа захиалах онцгой нөхцөлийг олгож байна. Одоо нөгөө нэг ипотект хамрагдана гэдэг ингэхээр айгүй удаан хүлээт юм байна. Зүгээр зээлээ судлуулах гэж жил хүлээт юм байна. Би одоо ипотек авмаар байгаа байхгүй юу? Гэсэн чинь миний зээлийг тань дээр ипотек гарах уу гэдгийг чинь ингээд дараалттай байгаа. Тэгээд тэр дараалт 1 жил явж байна. 1 жилийн дараа намайг судалж өгөө тэгээд тэр мөнгө нь хизээж орж ирэх юм мэдгүй. Тэгсэн чинь ийм нөгөө миний хүсэж байгаа зүйл бол газрууд яг ийм компани хувь лизингтэй байвал айгүй гоё байгаа байхгүй юу? Өндөр төлөлтөө байсан ч гэсэндээ богино хугацаанд өндөр төлөлт дуусч штэ яг тий. Тэг ийм гоё саналыг гадаад амьдарч байгаа монголчуудад зориулж хэлж байна. За тэгээд мэдээж ер нь бол та орон сууц судалж авах гэж байгаа бол хамгийн нэгдүгээрх нь энэ төслийг ямар компани хэрэгжүүлж байгаа юм бэ? Энэ бол маш чухал. Тэгэхээр ингээ нөгөө яг барилгын салбартаа дагнаад 36 жил туршлагатай маш олон барилгын төсөл хэрэгжүүлсэн Жигүүр Грант групп энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ бол асар том давуу тал. Тэгээд мэдээж ерөөний зөв зохион байгуулалтаа Европ стандартын барилгын материал ашигласан бүрэн цутгамал том цэлгэр цонх харагдах орчин сайтай. За нийслэлийн сургууль цэцэрлэгтэйгээ ойрхон гих мэтчлэн олон давуу талтай энэ төслийн.
Тэгсэн одоо нөгөө нэг өмнөх төслүүд 1-р ээлжийн ашиглалтанд орсон шүү дээ. Тэгээс хэрэглэгчийн сэтгэл гэсэн чинь New Life Garden дахин төлөвлөлтийн төсөл Баян Зүрх дүүргийн 37 дугаар хорооны орчинд томоохон шинжилэл хийж агаарын бохирдол, тоосчлтыг бууруулах, хүүхэд төгчтэй ая тухтай байдлыг хангах зэрэг нийгмийн хариуцлагын чухал ажлуудыг хэрэгжүүлж аваад би маш сэтгэл хангалуун байна гэж хэлсэн байлээ. За бид нар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 77 T7 84 гэсэн дугаараас авна. 77 77 T7 84 борлуулалт тайлбарны дугаар гэсэн үг. За харин зураг хүрэг харьяа. За 1-р ээлжийн ямар бас 2-р ээлжийн ямар байгаа, өрөөний зохион байгуулалт нь ямар байгаа, яаж төлөвлөж байгаа гэх мэтлэн зураг харахыг хүсэх юм бол New Life Garden гэд кириллэрч бичсэн болно, латинаар ч бичсэн болно, угаасаа зэрэгцүүлээ бичсэн юм байна. Тэгээд энэ хуудас гарч ирээд эндээс зураг хүрэг харж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Юун дээр нөгөө төсөлтэй холбоотой шууд очиж уулзъя, борлуулалттай холбоотой очиж уулзъя гэвэл юуны Солонгосын элчингийн баруунталд Романа резиденст бас очиж уулзж болно гинэ. За баярлалаа. 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид баасан гарыг болгон дэлхийн улс орнуудын баячуудын талаар ярьдаг. За өнөөдөр бол Даан гэж улсын тэргүүн баян хүний тухай ярьж байна. За тэгээд энэ хүний одоо хувийн онгоцнууд нь жишээ нь Андрес Паулсны 50 насны төрсөн өдөрт зориулаад тоглолт хийсэн юм байна л да. За. Тэгээд тэр тоглолтын дээр гэхэд Америкийн дуучин алдартай Лионел Ричиг төрсөн өдөртөө ингэж урьж авчирсан. Тэгэн бол Лионел Ричиг авчрах гэж онгоцоо ашигласан, буцааж хөргөж өгөх гэж онгоцоо ашигласан гих мэт. За дээрээс нь тэр нөгөө Алдури гэдэг нөгөө нэг юуны Лохнес нуурын хажууд байдаг алдартай шилтгэн. Тэр шилтгэн нөгөө маш олон удаа очих гэж очиж амрах гэж онгоцоо хөлгөлж нисдэм байна л да энэ баян хүн. Тэгэнгუთ энийг нөгөө байгаль хамгаалагч нар илрүүлээд шүүмжилсэн баг. Гэтэ өстой хэцүү маа те баяжиж болно. Нэг бол баяжих гоё юм шиг, нөгөө бол баяжих бүр хэцүү юм шиг. Харин тий. Зүгээр мөрөөрөө явж чад дуусах. Одоо энэ нөгөө нэг байгаль хамгаалагч нар уур амьсгалын төлөө тэмцэгч нар болохоор тэгж байгаа. Энэ одоо юу гэдгийг чи бол арай одоо энэ баячууд арай хитэрж байна. Зүгээр л төрсөн өдөртөө нэг дууч авчрах гэж л одоо юуны агаарт өчнөө нүүрс төрч ялгаруулдаг хүчтэй жет одоо онгоц Лионел Ричиг авчрах гэж онгоцоо явуулна. Хөргөж өгөх гэж буцаад явуулна. Тэгэл байсыгаа л баг хагасаа бүтэнсээ болгонд тэр Алдури гэдэг шилтгэн рүү хувийнхаа онгоцоор ниснэ. Энэ болгонд чинь ингээд агаарт хүчил төрөгч нүүрс төрч цацагдаад байна шүү дээ. Гэтэ энэ зүйл дээр бол яалтчгүй байгаль хамгаалагч нарын зүв үү? Яагаад гэхээр энэ донд ямар ч бизнес ярихдаггүй шүү дээ. Энэ хүн чинь тэгэл хувийнхаа аз жаргалаас бодоод шүү дээ. Гэхдээ одоо тэгээ мэдхгүй юм шүү дээ. Тэгээд ингэж юу яд юм байна? Тэрэлтэд онгоцноос гарч байгаа тэр утаа бол тэ ер нь бол байгаль орчинд хортой. За ер нь ийм одоо юу гэдэг нүүрс төрөгч ялгаруулдаг хүлэмжийн хийг нэмэгдүүлж байна гэж үздэг юм байна. Тэгсэн тэрний Андрес Паулсны та хэдийгээр байгаль орчны төлөө одоо хандив өгөөд зарим одоо ойгүй газрыг эргэж нөхөн сэргээж ойжуулж байгаа ч гэсэн ер нь бол хитрхи үргэлжлэгийн тансаг байна гэсэн баг. Тансаглахаа боль. Инхээр бас муухай коммунист юм а тий. Тэгээд тансаглахаа боль бити онгоцоо надаа. Галтергээр яваач, машинаар яваач гээ. Тий. Тийм манер хин хүмүүс. Тий, тэгээ ингээ нэг бизнесийн ажил хийх гээл ингээл одоо тий онгоцоор ингээ 2 цаг нисэх байсан газрыг 8 цаг л дагаар машин унаалаа гэдэг. Дахиад авах юм уу? Яах юм мэдэхгүй. Тэгсэн Daily Record гэд сонинд нэг төрийн бас байгууллага энэ нөгөө Паулсны компани гэдэг ингэ шүүмжилсэн гинэ. Бестселлер компани доктортой хөгжлийн амлалтууд бол одоо их маш их зөрчигдөж байна. За бестселлер компани бол нүүбээс баталсан нөгөө доктортой хөгжлийн амлалтуудтай бол их зөрөлдөөд байна. Наана эднийх айгуух гоё юм ярьдаг. Чухамстай ой худалдаж аваа, газар худалдаж аваад ойжуулдаг, нөхөн сэргээдэг гэдэг. Гэхдээ эсвэргээрээ бестселлер компани энэ олон онгоцнууд агаарт маш их хүлэмжийн цацаад байна штэ гэж шүүмжилсэн байгаа юм. Айгуу хэцүү юм аа. Энэ баян хүмүүс амар ер нь жоох стресстэй байхаа тий. Хэцүү штэ. Хэцүү байдаг үлэхтэй. Би ч надлаа айгуу хэцүү л байдаг штэ. Яцгаатай басхараа. Зүгээр юу хүсээд идэв бэ? Юу хүсээд идэв гэх. Тэг хүн болгон даалгах гэдэг үнэхээр хэцүү. Одоо энэ ч бол онгоцоо унжуулахгүй. Харин тий. Гоож болохгүй. Би одоо яагаад машинаа зарсан штэ. За. Харин тий. Тэгээд 2024 оны 10 сарын байдлаар Андрес Паулсны хэвлэлийн төлөөлөгч ер нь үү ингээд танах ингээд юу яагаад байна. Байгаль орчинд одоо юу гэдгийг ингээд асар олон ийм онгоцтой тэрэлт онгоцтой тэгээд тэр олон онгоцнууд чинь байнга нисчээдэг нисэх болгондоо л нүүрс төрөгч ялгаруулж яадаг хүлэмжийн ялгаралт ингээд танах нэмэр оруулаад байна штэ хүлэмжийг нэмэгдүүлээд байна штэ. Энэн дээр ямар тайлбар өгөх вэ гэсэн чинь бид нар тайлбар өгөх зөө. Тий. Бизнес хийхэд ийм цаг хэмнэх зайлшгүй шаардлага байдаг. Тэгээ энэ онгоцыг унах өөр арга онгоц унахгүй байх нүгээр арга байхгүй уучлаарай. Бид нар тайлбар хийцээ одоо дахиж тайлбарлахгүй.
гэд тайлбар нэмж өгөөгүй. Тийм шүү дээ. Тэгээ бизнест чи яг нөгөө цаг гэдэг чинь хамгийн үнэтэй зүйл болчихж байгаа шүү дээ. Ер нь бол мөнгө гэхээс илүү цаг илүү үнэтэй болчихж байгаа. Тэгээд яг хөө зүгээр бизнесмен гэдэг үний талаас нарах юм бол айгүй зүгээр санагдаж байгаа. Угаасаа нэг л удаа тэгэл тайлбар хийгээл болоо шүү дээ. Тэгээ дахин одоо яг яалах гэдэг тэгэхгүй. Бас юу гэж шүүмжилдэг байхгүй. Тэр нөгөө уур амьсгалын эсрэг өөрчлөлтийн юу гээл томчууд цугладаг шүү дээ. Одоо энэ Швейцарын Давос маус ч гэдэг тий. Тэгвэл тэрийг бас зарим одоо энэ хэвлэлүүд юу гэж өөрчилдөг вэхээр та нар хүлэмжийн ялгаруулалтыг багасгах гэчээд өөрсдөө ингээд том онгоц хөлвөлж байна. Тэгэнгүүт онгоц чинь бол хамгийн их одоо юу гэдэг нүрс төрөгч ялгаруулдаг, хүлэмжийн ялгаруулдаг тээврийн хэрэгсэл шүү дээ. Тийм тэгээ нэг Грета Тунберг тий. Грета Тунберг чинь тэхгүй тул бүр зүгээр ийм даруулт зай башиглаа тийм шүү дээ. Тэгээ тэгэж очихт бүр айгүй чухал том нэлээ олуулаа бүр ингэж фэнүүд нь цугалцаг хэдэн мянган хүн цугалсан ч гэлээ. Айгүй лаг хүлээж авсан юм л шүү дээ. Тэгтээ бас юу байд юм бэ лээ. Тэр юуны Иглийн тоймч Гамбаяр гэж хүний орчуулсан нэг Пош эрдэмтний юу басан юу байлаа ном байлаа. Нөгөө л нэг юугаа ярих гэж байна уу? Тэр ном дээр бол бас энийг чинь нэг учиргүй хүн төрлөختөн тий ингээ хүлэмжийн ялгаруулаад шалихгүй. Энд чинь байгаль ч өөрөө ингээ цаанаасаа халаад хөрөөд хитэн тэрбум жилийнхээ явж байгаа. Энэ бол зүгээр л мөнгө идэх гэсэн нэг юм юу штэ арга штэ. Гэсэн бүр дахиад ном байлаа дататай. Тийм датагийн харангуут нөгөө онуудыг хооронд нь харьцуулсан байлээ. Тэгээ одоо дэлхийн хүлэмжийн ийм төвшөнд барьж байна. Гэтэл тэдэн онд одоо яг тодорхой салахгүй л л да. Тэдэн онд энэс ч дээшээ болж исэн тохиолдол байгаа штэ. Гэт ингээд биччихсэн. Тэгээ ер нь бол хичнээн ийм байсан ч гэсэндээ үлдэхэр бол тэгээд амьд биетүүд аргаа болоод тасан цогцоод үлдчихнэ гэдэг ийм санаа бас байд юм лээ. Сонир л мэдхгүй би бол учир нь олохгүй мэлээ тий. Нэг жаал тоогч комент хийсэн байна. Харамсалтай насан туршдаа улаан өндгөний баяр болохоор сэтгэл зүрх имтэрдэг бах та гэж комент хийсэн байна. Яг энэ талаас нарахаар бас жоохон өрөвдмөр юм тий. Тий, хэцүү. Хэцүү санагдчих. Тэгэл яаж 3 хүүхдээ нэгэн зэрэг ингээд аваад жоохон өөр өвтөрчлээ. За. Энэ дөрөв маань нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. Ариг банктай хамтран ажилласан баярлалаа. За мөн 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийг хэрэгжүүлж байгаа төсөл болох New Life Garden төсөл хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээг улаан унсараа 15 цаг 10 минутаас илүү шипийн нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа мөгөө. За баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3